Улс орны хөгжил бүтээн байгуулалтын гол тулгуур баг нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбар байдаг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнээ эксгэх тал дээр төрөөс онцгой ач холбогдолагч олон төсөл хөтөлбөрийг авч хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байгаа билээ. Тэдгээр хөтөлбөрүүдийн нэг нь Монгол улсын хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр юм. Ер нь яг ямар үйлдвэрийг жижиг дунд үйлдвэр гэх вэ гэхээр чи хуулийн заалтал байж байгаа байхгүй тий? Нэг жижиг дундын тухай хууль дээр байдаг заалтаар л явж байгаа. Борлуулалтын хэмжээ, ажлагчдын тоогоор ялгагддаг үйлдвэрүүдийг жижиг дунд үйлдвэрүүд нэрлэж байгаа. Тооны хувьд аваад үзэх юм бол гарааны аягүй олон төрлийн тоо байна л да. Одоо нэг 25,000 орчим гэсэн тоо, ийм тоо байж байгаа. Бид нэр сая одоо татварын газар, бас даатгалын газар төсөл тавьсан байж байгаа. Одоо яг хэдэн үйлдвэр байна вэ? Биднэрт байгаа судалгаа статистик судалгаанаас гарааныхаа үйлдвэрийн тоог бид нэр зөвөр харах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд дарааш л хэд нэмэгдэж байгаа юм, хэд нь болж байгаа юм. Тийм учраас бид нэр энэ статистик тооцоолтыг зөв болгоё гэд ажиллаж байгаа. Гэхдээ Монгол улсын засгийн газрын 2014-с 2016 оны хөтөлбөр дээр бол байж байгаа. Тоог нь тавьсан байж байгаа тий. 24,537 гэсэн тийм тоог тавьсан байж байгаа. Би чи өглөө босоод л жижиг дунд үйлдвэрийн хийсэн талхыг гэдэл тий. Цайгаа угаал манай гэрийнхэн тэр хүмүүсийн хийсэн баншаар нэг жижиг банштаасаа хийж гарчаал өдөржин бас жижиг дундахны хийсэн юм идэж уугаал хэрэглээл өмсөөл те оройн бас очиол нөгөөдгөө хэрэглээд ерөөсөө миний өөр би хоёрын амьдралын хувьд аваад утсан ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг л байнга хэрэглэдэг. Хөгжлийг бол тодорхой олон үзүүлэлтэд байдаг. Тэгэхээр шууд ийм тийм гэж хэлчихэж болохгүй. Энэ үзүүлэлтүүд жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд бол ямархан байна вэ гэж. Тэгэхээр энэ бол дотроо жижиг өвтөр дунд, том гэсэн ийм дөрвөн ангилд бол Монгол улсад байгаа жижиг дунд үйлдвэрийг бол ангилан хувааж үзэж байгаа. Ер нь бол энэ нийслэлийн 2030 он хүртэл жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бодлого гэж байдаг л да. Бүсчилсэн маягаар хөгжүүлнэ үйлдвэрийг те. Хаана хөгжүүлэх юм бэ? Ямар чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх юм бэ гэдэг олон талаас нь авч үзсэн юм байдаг. Энэ жижиг дунд үйлдвэрлэл чинь бизнес ч өөрөө. Бид зохицуултгаар өөрөө зах зээл дээр хөгжих ийм л хүчин зүйлтэй байхгүй юу те. Энэ илүү давмгаална. Гэхдээ төрийн зүгээс хүмүүсийн эрэлт хэрэгцээ ч юм уу ямар шаардлагаас чинь үзээд бид яах ёстой байх нь энэ үйлдвэрүүдээр бас бодлогын те ийм үйл ажиллагаа зохион болгох ёстой. Аль үйлдвэр нь илүү төлхөө олон байх ёстой. Тэ ямар техник технологитой байх ёстой. Тухайн бүтээгдэхүүн стандартыг ямар төвшөнд барих юм гэдэг дээр бодлого байх ёстой. Хөгжлийн банкнаас явуулж байгаа энэ ерөн Монголд бол үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал бол маш чухал асуудал. Яг гэвэл бид эрдэстэй хөдийг экспортын бүтээгдэхүүнийхээ 95%-ийг бол эрдэс төвхөдөө гаргаад экспортын гаргаж байгаа энэ валюта болж байгаа. Тэгвэл бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин хичнээн өндөр болох тутам бидний олох валютын ашиг орлого бол төчнөө нэгсэх ёстой. Энэ үднээс аваад үзэх юм бол хөгжлийн банкнаас энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр олгож байгаа зээл бол нүдэ олсон чухал ач холбогдолтой ийм зүйл гэж би бодож байна. Уг төслийн хүрээнд хөдөлмөрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран арилжааны банкудаар дамжуулан үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн байна. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгааг арилжааны 10 банкаар дамжуулан хүнсний болон хөнгөн үйлдвэр, барилгын материал, худалдаа, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, газар тариалан зэрэг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй хуваарай бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор төсөөлсөн юм. Тухайн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгосноор ажлын байрыг нийгэмд шинээр бий болгож, үйлдвэр үйлчилгээ явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгч байгаа билээ. Холбогдох яамдаас батлагдсан хөгжлийн банкны зээлийн хороогоор дэмжигдсэн төслүүдээс дурдвал үйлдвэрлэл хөдөө аж ахуйн яамны харьяа хаан хүнс хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр байгуулагдах бууз банш махны үйлдвэртэй зориулан 4 сая 150 мянган төгрөгийн Эко Монгол компани хатаасан самар жимсний төсөлд 1.6 тэрбум төгрөг. Об капитал хязгаарлагдмал хариуцлагатай компани Гялгарууд сав баглаа боодлын үйлдвэр зэрэг 200 гаруй зээлдэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.
Хөгжлийн банкны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийн хүрээнд санхүүжилт авч үйл ажиллагаа нь өргөжин амжилттай ажиллаж байгаа дараах үндэсний үйлдвэрлэгчдийг үзэгч та бүхэндээ танилцуулж байна. Об Капитал хязгаарлагдмал хариуцлагатай компани нь үйлдвэр эрхлэгчдийн зайлшгүй хэрэгцээ болох бараа бүтээгдэхүүний гялгарууд, сав баглаа боодлыг захиалагчдын хүссэн хэмжээ загвараар үйлдвэрлэдэг юм. Нийслэл болоод хөдөө орон нутгийн 100 гаруй компани хувь хүмүүстэй хамтран ажиллаж үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа үндэсний үйлдвэрлэлийн нэг юм а. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хамрагдсанараа энэхүү компани нь хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий технологиг оруулж ирсэн томоохон хөрөнгө оруулалтыг өөрийн компанида авч чадсан юм. Манайх бол бүх төрлийн хүнсний болон ахуйн хэрэглээний гялгаруут үйлдвэрлэх, гялгаруут сав баглаа боодол үйлдвэрлэх ийм зорилттойгоор байгуулагдсан компани байгаамаа. Тэгээд энэ жилийн хувьд манайх 10 жилийнхаа ойтой золгож байна. Энэ хугацаанд бид бол сав баглаа боодлын зах зээл дээр тэр тусмаа гялгаруутын нийлэг сав баглаа боодлын зах зээл дээр Монгол улсынхаа хэрэгцээг хангах дотоодынхаа үйлдвэрлэгчдийн хэрэгцээтэй ууц сав баглаа боодлыг нийлүүлэхийн тулд ингэж ажиллаж туршлагажиж өнөөдрийг хүрширлээ. За манай компанийн хувьд гэх юм бол энэ 888 төслийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын үйлдвэрийн төслөөрөө ингэж оролцсон байгаа. Бид бол 2014-өөс 19 оны хооронд 5 жилийн хугацаатай үе шаттайгаар 3 үе шаттайгаар хэрэгжих энэ төслөө танилцуулж ингээд шалгуурыг хангасны үндсэн дээр хөгжлийн банкнаас ингээд хөнгөлтөө зээлэнд хамрагдаад байж байгаа. Монгол улсад яг нэг их наривчлсан судалгаа биш ч гэсэн сав баглаа боодлын зах зээл дээр нэг 300 орчим тэрбум төгрөгийн зах зээл байна гэж үзэж байгаа. Энэний бол нэг 30-аад хувь буюу нэг 80-аас 90 тэрбум төгрөгийн зах зээл нь бол яг ингээд гялгаруут, мөн пластик, полимер эдлэлээр хийдэг сав баглаа боодлын ийм зах зээл байж байгаа. Банкны санхүүжилтээр хэвлэх машинаа бол шинжилсэн байгаа. Эхний ээлжинд бол 1100 та хэвлэх машин, бүрэн автоматын машин аваад үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж бас дахиад 850 та хэвлэх машин бас бүрэн автомат машин захиалсан байгаа. Энэ та бүгдээ харж байгаа чинь энэ машин маань торыг бариул гаргаж тасалдаг машин байгаа. 2 шугамтай минутанд нэг шугам 200-аас 300 тор 1 минутанд гаргаж тийм тасалдаг хүчин чадалтай машин байгаа. Мөн хүнсний таславчтай уутны машин шинээр оруулж ирсэн байна. Ламинатор шинээр оруулж ирсэн байна. Хүнсний уутны цаасан голны машин бас шинээр оруулж ирээ бид нар бас ашиглалтанд оруулаад ингээд ажиллаж байна. Энэ бүх машинуудыг оруулж ирсэн манай үйлдвэр маань 10-аад ажлын байр сайхан залуучуудыг авч сургаж ажиллаж байна. Хөдөлмөрийн бүтээмж бол эрс нэмэгдсэн. Яг л цаг үеэд дагаад 2-3 жил болсон машинууд маань ер нь бол хүчин чадал нь хоцрогдож байгаа. Тийм учраас хүчин чадлаа нэмэхийн тулд шинээр хоног төхөөрөмж авснаар үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн гаргах бүтээмж маань 50-аас 60% бол нэмэгдсэн байгаа. Цаашдаа хөгжлийн банкнаас ингээд бизнес эрхлэгчид Монголдо үйлдвэрлэж байгаа бизнес эрхлэгчтэй ингээд дэмжиж хөнгөлтөө зээл хамруулах юм бол дахиж нэмж шин тоног төхөөрөмж улам олон ажлын байр нэмэхийн төлөө бол ажиллах болно. Сүүлийн үед иргэд зөв эрүүл хооллолт бүхий органик хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх болсон. Энэ ч утгаараа хүнсний бүтээгдэхүүний салбарт Эко Могул Импекс хязгаарлагдмал хариуцлагатай компани салбар Эко Могул компани хатаасан самар жимсний төслийг мөн адил Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн юм. Канада улсаас хатаасан самар жимсийг оруулж ирэн дотооддоо савлан хэрэглэгчдэд түргэн шуурхай амттай чигээр нь хүргэдэг нь эдний хамт олонний онцлог. Дотооддоо бараа бүтээгдэхүүнээс авснаар манай улс хөрш зэрэгэлдээ орнуудаас удаан хугацаанд хадгалагдсан бараа бүтээгдэхүүнийг импортлон авч хэрэглэх бус. Харин өөрсдөө үйлдвэрлэн савлаж гадаадад экспортлох боломж нээгдэж байгаа билээ. Эко Могул компани 2010 онд байгуулагдсан
10,000 м2 талбай бүхий бүрэн автомат олон улсын стандарт шаардлагыг хангасан хөргөлтөд агуулах болон амгалан захын барилгыг амжилттай ашиглалтанд өглөө. Амгалан зах нь 100 аймгийн шинэ мах, хүнсний ногоо, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн болон бүх төрлийн үйлчилгээг нэг доороос хэрэглэгч та бүхэнд өгж байгаагаараа давуу тал болж богинохон хугацаанд Улаанбаатар хотын зүүн бүсийн хамгийн том зах болж өргөчнийг дуулгахад таатай байна. Эко Монгол Импекс компани нь 2013 онд Эко Монгол компани салбар компани болж байгуулагдсан. Засгийн газраас зохион байгуулсан 888 төслийн нэгт хатаасан самар жимсний хасаажи төслөөрөө амжилттай оролцож хаан банкаар дамжуулан санхүүжилттэй аван амжилттай хэрэгжин ажиллаж байна. Хатаасан самар жимсний хасаажи брэндэн засгийн газрын 888 төслийн импортыг орлох шилдэг органик төслөөр шалгарч хаан банкаар дамжуулан санхүүжилттэй аван амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай хасаажи брэнд маань Канада улсаас импортоор оруулж ирсэн хатаасан самар жимсээ Турк улсад үйлдвэрлэсэн бүрэн автомат машинаар савлаж эрүүл ахуйн 100% шаардлагад нийцсэн нийт 14 төрлийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгч та бүхний гар дээр хүргэж байна. Хасаажи брэндийг маш олон хүмүүс ямар агуулгатай юм бэ, хаанах үг юм бэ гэж их асуудаг. Хасаажи гэдэг маань хатаасан самар жимс гэсэн 3 үгний товчлол юм аа. Хатаасан самар жимсээ Америкийн нэгдсэн улс, Канада улс, Турк улс зэрэг тариалагч орноос нь оруулж ирэн хамгийн шинээр нь савлаж хэрэглэгч та бүхэндээ хамгийн хэм дүртгээр хүргэж байна. Бид бүхэн энэхүү бизнесийг сонгож хийх болсон гол шалтгаан гэх юм бол манай Монгол улсын зах зээл дээр одоогоор савлж гаргаж байгаа иймэрхүү бүтээгдэхүүнүүд нэн ховор байсан. Тэр утгаар нь энэхүү зах зээлийг судалж энэхүү савлгааны машин, савлгааны цехийг ажилуулж байна. Манай компани хөгжлийн банкнаас санхүүжилт авснаас нийт 14 ажлын байрыг шинээр бий болгосон байна. 400 м2 талбай бүхий савлгааны цехийн бүрэн төгсөлтийг хийж тусгасан. Үүнд Турк улсаас ирсэн бүрэн автомат савлгааны тоног төхөөрөмж, бүгд найрамдах улсаас ирсэн бүрэн автомат савлгааны машин, мөн дээрээс нь холигч, гар по машин гэх зэрэг ийм тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан. Мөн дээрээс нь манай энэ савлгааны цех нь 3 хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт савлгааны цех, хоёрдугаарт түүхийдээ агуулах, гуравдугаарт бэлэн бүтээгдэхүүнээ агуулах гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Тэгээ энэ доторх бүх тавиур, агуулгын тавиурууд, дээрээс нь сангийн холболтууд, захилгааны монтаж холболтууд, энэ дулааны холболтууд гэх зэрэг бүх холболтуудыг бас амжилттай хийж үзчихсэн байна. Монгол улстай савлгааны цех байгуулж, Монголдо татвараа төлж, Монгол хүний хүч хөдөлмөр шингэсэн Монгол брендийг бий болгож байна. Энэхүү хасаажи гэдэг брендийг зөвхөн Монголдо гэлтгүү дэлхийд экспортод гаргах бүрэн болцоо бидэнд байна. Хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлж, ажилгүйдэл орлогын хүрэлцээгүй байдлыг бууруулан, ажлын байрыг ихсгэж, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, импортыг багасгахад уг төслийн өр нөлөө гол зорилго зорилт нь оршиж байгаа. Харин бид нар юунд нь анхаарах хэрэгтэй юм? Яагаад Монгол улсын хурлаас нөгөө татваргүй оруулж ирэх бараа одоо тоног төхөөрөмж жагсаалт гаргаад байна те. Тэр нь тохирсон илүү техникийн шин шийдэлтэй, технологитой ийм л жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгоод тэндээ ажлын байрыг доктортой болох хэрэгтэй. Энэ бид бол яг хэвэл төслийг одоо хийж болно. Гэхдээ төслийн үр ашгийг бол нэрийн тооцох ёстой. Бидэнд бол нэг дутагдaltaй зүйл яг хэвэл хөрөнгө оруулалтыг хийгээд яг хэвэл хөрөнгө мөнгөний тооцчихдаг. Тийм технологи авна, тийм техник авна, ингэж хийн гэд. Гэтэл түүнийг явж хэн ажилуулах ёстой бол хүн ажилуулдаг. Тэгэхээр тэр технологийн судлаагүй, тэр аргын судлаагүй зөвхөн техникийг аваачаа тавьчих юм бол энэ маань яг хэвэл бас үр ашигтай явж чаддаггүй. Тэгэхээр бол яг хэвэл жижигхэн амиа арга заалсан биш. Энэ бол аль алын хангах үүднээс энэ жижиг дунд үйлдвэрийг бол одоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг нийгэм дэмжснээр нэгдүгээрт ажлын байрыг нэмэгдүүлдэг, хоёрдугаарт ядуурлыг багасгадаг, гуравдугаарт эдийн засгийг эрчимжүүлж өсөлтийг нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой байдаг. Мэдээж засгийн газар буюу хөгжлийн банк за ингээд удаан хугацаатай хөнгөлөлтөй зээл олгож байгаа нь бол маш том дэмжлэг байгаа. Түүнээс гадна бас нэг зүйл байгаа л да. Яг үнэндээ Монголд бол сүүлийн үед бол бас манайхан харьцангуй
одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжих юм сэтгхүй ийм байдал их сайн сууж эхэлж байна л да. Энэ бас аюул сайн нааштай тал байгаа. Ер нь бол яг манайх хоёр том зах зээлтэй ойрхон байдаг болохоор одоо жишээлбэл сонголт нь ойрхон байж байдаг. Санхүүгийн хувьд ч юм уу үнэхээр их хэмжээ тоо хэмжээгээр авахар бол мэдээж тэр том зах зээлтэйгээр бага үн байж болох юм. Тэгэхдээ ер нь бол одоо манаа дээр гэхэд харьцуулж үзэхэд ер нь л одоо жишээлбэл хятадын зах зээл дээрх үнээс ер нь өндөр гарахгүй. Ер нь бол бид нар тэр хэмжээнд одоо жишээлбэл үйл ажиллагаа зохион байгуулад тоног төхөөрөмж хүчин чадлаа нэмээд тэгээд одоо жишээлбэл 10 дахь жилдээ ажиллаж байгаа ажиллах хүчний хувьд гэхэд бүрэн чадварцсан болохоор ер нь бол бид нар бүтээгдэхүүний өртгийг боломжтой доод хэмжээнд буулгахыг хичээдэг. Эндээ ч одоо ер нь зорилгондоо ер нь хурц яваа гэж бодож байгаа. Тэгээд яг би түрүү хэлсэн шүү дээ. Дотоодын зах зээл дээр байгаа энэ сав баглаа буудлын нэг 70 орчим хувийн импортоор орж ирдэг. 30 орчим хувийг нь дотоодоо үйлдвэрлэж байна гэдэг. Тэгээд яг толгой дараалан одоо бүх зүйлийг одоо жишээлбэл бас дотоодоо хийх одоогоор боломжгүй байна л да. Ингээ баг багаар алхмаар ингээд хийгдээд чаддаг болоод явж гин. Ер нь дараагийн зорилго бол одоо жишээлбэл дараагийн нэг 5 жил 10 жилийн дараа гэхэд ер нь монголчууд гаднаас одоо ялангуяа сав баглаа буудлынхаа чиглэлээр бүтээгдэхүүн авах байдал ер нь маш багасх болов. Ер нь Монголдо бараг бүгдийн чаддаг магад ер нь ихэнх хувийг үйлдвэрлэчих юм бүрэн боломжтой гэдэгт бол итгэж байна. Ер нь тэгэл янз бүрийн судалгаа бид нар явуулдаг л да тий. Зах зээлийн судалгаануудыг. Тэгээ харахаар хүмүүст өнөөдөр ингээд нэг юу гэдэм бэ? Мөнгө л дутаад байгаа санхүүжилт. Ер нь судалгааны ихэнх нь тэгж харагдаад байдаг байхгүй юу? Яг бодит байдал дээр бас ярихаар арай өөр л дөө. Тэ өөр. Би яаж үйлдвэрлэлийг шинжлэх үү гэдэг. Ямар ч тохиолдолд засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан. Яг ийм нэг жижиг дунд үйлдвэрлэлтэнд зориулсан юм хөтөлбөр хэрэгжүүл үр дүнтэй байхгүй юу? Тэ? Тэгээд тэр дотроо энэ чиглэлийн үйлдвэрлэлд бид нэр илүү санхүүжилт олгоё. Яагаад гэвэл хүн амын хэрэглээний дотоодын нийтдээ тэдэн хувийг нь бий болгох юм аа гэж ингэж тооцоо судалгаатай ярьж жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих юм бол хөгжих, дэвших би түрүү хэлсэн шүү дээ. Айл гэр өөрөө ард нь байдаг учраас гэр бүлэрээ хичээж байгаа ч гэсэн те санаа зовж жагаад ингэж хийж байгаад амжилтанд хүрэх магадлал жижиг дунд үйлдвэрлэлд илүү сайн байгаа. Дэлхийн жишг ч гэсэн ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэл хөгжилтөөр явдаг шүү дээ. Гэхдээ нэг онцлог бай. Том үйлдвэрийг дагаж өргөжж байгаа. Энэ холбоосыг л одоо бид нар хийгээд өгөх хэрэгтэй байгаа. Хөгжлийн банкнаас явуулж байгаа энэ ер нь Монголд бол үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал бол маш чухал асуудал. Ягаад гэвэл бид эрдэстэй хөдийг экспортын бүтээгдэхүүнийхээ 95%-ийг бол эрдэс төөхөдөө гаргаад экспортын гаргаж байгаа энэ валюта болж байгаа. Тэгвэл бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин хичнээн өндөр болох тутам бидний олох валютын ашиглал бол төчнөө нэгсэх ёстой. Энэ үднээс аваад үзэх юм бол хөгжлийн банкнаас энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр олгож байгаа зээл бол нүдэ олсон чухал ач холбогдолтой ийм зүйл гэж би бодож байна. Бидний хувьд бол хамгийн одоо талархаж явдаг зүйл байх гэх юм бол манай компанид итгэл үзүүлж ингэж бүтээгдэхүүнийхээ ууц сав баглаа буудлыг хийлгэж байгаа энэ олон зуун харилцагчид байна. Түүнээс гадна одоо засгийн газар одоо хөгжлийн банкнд бол бид нар бол зайлшгүй одоо талархлаа илэрхийлэх зүйтэй. Үнэхээр энэ бол одоо жишээлбэл жижиг дунд үйлдвэрийн төдийгүй Монголын одоо гялгар сав баглаа буудлын салбар тэр тутмаа яг нийлэг уут гялгар уутны сав баглаа буудлын салбарт бол үнэхээр одоо энэ хөгжих их үүсвэр түлхцийг тавьж өгж байгаа ийм сайхан ажил болж байгаа. Тэгээд энэ ажил маань зөвхөн одоо энэ нэг удаагийнхаар гээ зогсохгүй үргэлжлэн ингээд дэлхийн түвшинд одоо хөл нийлүүлэн алхахад бидэнд одоо ингэж тус дэм болж яваасаа л гэж хүсэх байна да. Энэхүү боломжийг бид бүхэнд олгосон, шуурхай үйлчилгээ үзүүлсэн Хөгжлийн банкны нийт хамт олондоо талархсан баярлалснаа илэрхийлье. Иргэн бүр ажилтай, орлоготой, амжиргааны их усүртэй болгохын төлөө энэхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх төслийн нийгэмд үзүүлэх өр нөлөө улам бүр аривчин дэлгэрч тодорхой ахиц гарсаар байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.